Ундаг дугуйтай хүн өмнөөр нь галигуулж яваа энэ намхавдар барилга 1930-аас 1940-од оны үед Монголын соёл урлагийн төв байлаа. Өдгөөгийн төрийн ордны бууран дээр байрлаж асан Бөмбөр ногоон хэмээх энэхүү алдад театраас Монголын мэрэгжлийн театрын оюун санааны нүүдэл эхэлсэн билээ. Уран бүтээлчдийн дурсагддаг уран бүтээлч байна гэдэг ховор тавилаа. Монголын театрын оюун санааны нүүдлийг үеийн үед хөдөлж явсан, ачааны тэнг өргөлцөж явсан анд нөхөд алтан тайзны ах дүүсийнхээ талаар театрын хүүхдүүд нь дурсаж байна. Тийм ээ. Цоочтой хаалганы чанад Халлахын Баатар, Сүхбаатар зэрэг жүжигийг зохиосон 30-аад оны оддын нэг Мөрд Эндвийн ядам сүрэн 120 жилийн өмнө мэндэлжээ. Сонон Балжирын буян нэмэх, Даш доржийн нацаг дорж, Мөрд Эндвийн ядам сүрэн нар бол 30 гаруйхан насандаа уран бүтээлчийн хувьд эрийн цээнд хүрж, улс орондоо өрөнд орны соёлын давалгааг хөдлөн авчирсан оюун санааны нүүдлийн түүчээ билээ. 1937 онд эхэлсэн их хэлмэгдүүлэлт. Бөмбөр ногоон театрын удирдагч Бөмбөр ногоонд нь цаазын ял оноосноор эхэлсэн түүхтэй. Тэрхүү шүүх хурал дээр хэлсээр цаазын ял сонсох үедээ төв театрын дарга ядам сүрэн. Чой улсаа. Чи юу хийж байна вэ? Чиний энэ нүглийг нэгэн цагт хойж үеийнхэн илчлэн шүү. Эдний цус чиний шившигт бузар хэргийг гэрчлэн хэмээн зориг төгөлдөр үгүйсэн нь түүхийн худаснаа үлджээ. Мөрд Эндвийн ядам сүрэн зохиолч өөрийн гэргийн ичин хорлоод зориулан бичсэн үдсэглэн гоо хэмээх энэхүү дуу театрын нэгэн үеийн тодорхойлж явсан хос уран бүтээлчийн хайрыг мөнхлөн ард түмний сэтгэлд эгшгэлсээр байгаа билээ. Театр нь театрын тулд байгаа бус бөгөөд театр нь ардын тулд байгаа хэмээвээс бодвол зохино. Мөрд Эндвийн ядам сүрэн. Яг их хүчтэй хүн үзэгдэг чинь хэн гэлээ? Магсаргүй юу да? Биш ээ, залуу юм байна шүү дээ. Оо тий. Нөгөө хөвгөлдөг орлогч дараа дорж байгаа шиг дээ. Сахалгүй юм байна шүү дээ. Энэ мэт дөрүүдийг манай кинонд бүтээж өгсөн. Улсын гавьяа жүжигчин Дамдын Сүрэнгүй. Өөрөө манай хувьд оролцохоор ирснийг би танихгүй төглөж юу дээ. Жүжигчин Дамдын Сүрэн хошин, ухаалаг, хүнд сурталтай, сууд гэд олон даргын дүрийг бүтээсэн. Ялангуяа хүний мөр киноны Магсрын дүр нь Балингийн цэрэнд орж, Агдам бүгийн амар зэрэг Монгол төрийн сонгодог боловсрол зүтгэлтнүүдийн хэв намбыг санагдуулдаг билээ. Тэр бол тэр үеийнхнийг дэрэгдээс нь харж өссөн хөө. 4-5 настай Дамдын Сүрэнгүй Амгалан Баатар даавтайгаа орж ирсэн юм лээ гэж. Нэр үнэн бах. Тэгээд тэрнээс хойш ерөөсөө Амгалан Баатар хүн л гэж ярьдаг байхгүй Амгалан Баатар хотын хойд гэж. Тэгээд тийм ч учраас Амгалан Баатар хотод байсан тэр Жанжины хөлөв хятадын Ши Янгу гэдгийг үздэг, сонирхдог. Тэгээд тэрнээс улбалаад ингэж одоо өөрөө жүжигчин болох анхны тэр сэтэл санаа одоо өөрийн тэгж уруу татсан зүйл бол одоо тэр Ши Янгу. Тэгээд Дамдын Сүрэнгүй бол 40-50-аад оны үед яг уран бүтээлийн нийт одоо оргилж исэн үеэлдээ яхаар байхгүй Ленины дүрийг Монголын театрт анх босгосон ийм хүн. Одоо 1957 онд Кремлийн цаг жүжигт Николай Погодины Кремлийн цаг жүжигт Ленины дүр тоглож оюун багш маань найруулан тавьсан.
За дараа нь одоо Буутай хүн жүжигт Ленний дүр тоглосон 1967 он баг. Тэгээ энэ дээр бас Ленний дүр тоглосон. За тэнд бол манай Ган Төмөрөгч бас мөн тоглосон. За улсын хүүхд залуучуудын театрт Хувьсгалын нэрээр гэж Михаил Шатровын энэ жүжигийг тавьж Арганбай Монгол хааны арвагч найруулан тавихад бас мөн Ленний дүр тоглосон. Тэгээд одоо Ленний дүрээрээ л одоо Амба Ленин дамдаа гэж ингэж нэрлэгдсэн ийм агуу уран бүтээлч. Нөхөр дамдын сүрэн нь Ленний нийгмийн амьдралын дунд болж байгаа үзэгдлүүдийг ажигламтгай. Тэр бүхэнд мэрэгэн дүгэлтүүдийг хийж байгаа их Ленний ирээдүйг харагч хөнгөн шалмгаа хөгжилтэй байдлуудыг дотоод сэтгэлгээ гаднах хөдөлгөөнүүдээр нь сайтар харуулжээ. Театр судлаач Даш Томдог. Нөгөө тал дээгүүр хуучин бичиг үсгтэй улсууд байсан. Шинэ үсгээр оройлуудаа бичиж штэ. Тэгээд заавал өөрсдөө хуучин бичгээрээ оройлоо дахиж ингэж хуулж бичдэг. Тэр нь яагаад дүр судлах судалгаан дээр нөгөө тэр одоо хуучин монгол үсгээрээ нөгөө үгийн утгыг гаргаж ирэхтэй өөрсөнд нь маш их тус болж исэн байгаа. Тэгээд өөрийнхөө ёстой бүхэл уран чадварынхаа эцсийн одоо юг хүч чадал авиас одоо тэр хүн бол төрсний тайзан дээр одоо уран бүтээл төрөж бичих гэж төрсний одоо гавья шагнал одоо тэр одоо юу гэдгийг дур сонирхол ирч хүч бүх юм одоо тэр Кремлийн цагийн Ленин хойсголоор төрөлтөг Ленний дүрүүдэд зориулсан байдаг. Гомсрон дамдын сүрэн гэж хоёр сайхан жүжигчин бол одоо Монголын театрын урлагийн одоо 40-оос одоо 90 он хүртэлх одоо энэ их урт түүхэнд бол одоо энэ их гол суур эзлэх хоёр том жүжигчин гэдгийг одоо ямар ч үеийн хүмүүс одоо хүлээн зөвшөөрнө гэж бодож байгаа. Хэрмэл жүжигчний амьдралаас мэрэгжлийн жүжигчин Монгол үндэсний од болсон Дамдын сүрэнгийн замнал Монголын театрын их нүүдлийн нэгэн сонирхолтой хуудас билээ. Лувсан жанцын цогцлмаа нэгэн 100-ыг туулан амьдарч Монголын ард түмэнд урлагийн хүн байх. Нэгэн үйл хэрэгт нэгэн сэтгэлээр зориулахын үлгэр дуурал болсон амьд домог билээ. Хагас сэтгэлтэй сэтгэл санаа нь хуваагдаж ингэж ажилтдаг манай уран бүтээлчид бол манай театр урлагийн байгууллагуудад ховор ер нь байхгүй гэж хэлж болно доо. Энэ мэрэгжлийг сонгож авсан хүмүүс бол ерөөсөө л соёл урлагт өөрийнхөө оюун санаа бодол өөрийнхөө амьдралыг хүртэл зориулж байдаг ийм хүмүүс л соёл урлагийн байгууллагт ажилтдаг. Тэгэхээс ч өөр нөхцөл байдгүй өөрөөр ажиллах юм бол манай үзэгчид хүлээж авдаггүй. Цогцлмаагач одоо анх удаа одоо эргээд бодоход Монголын урлагт анхны одоо бие даасан одоо уран бүтээлийн концертыг тавьсан хүн шүү дээ. Одоо олон улсын дуу одоо Орос, Өрмийн, Унгар, Чех гэл Польш хэл дээр ингээд улс орны дугдуулдаг. Тэгээ хажуугаар нь ардынхаа дугдуулдаг ингээд бие даасан концерт гэдэг бол одоо Монголд анх удаа 40-д оны сүүлчээ 50-д оны ихээр хинго цогцлмаагаа бий болгосон гэж би боддیں۔ 1950 онд нөгөө улсын төв театр дахин шинээр ашиглалтанд ороод Бөмбөр ногоон театр хайлснаас хойш 2 жилийн дараа одоогийн дүүрийн театр байгаа барилга ашиглалтанд орж тэрний нээлтээр учиртай 3 толгой жүжигийг тоглосон шүү дээ. Тэгэхэд учиртай 3 толгой жүжигийн Нансалмаагийн дүрд цогцлмоогоо тоглосон. За бас мөн тэр отхны даваад орж жүжигчин тоглосон. За тэгээ манай цогтой киноны Арслан Баатар хэмээх аюурын цэрэндэн дугаа тоглосон.
цогцломоогоо хэлдэг байсан. Ер нь бол маш олон юундэнтэй харилцсан тоглосон энэ дотроос хамгийн сайхан юундэн бол одоо аюурын цэрэндийн дууга байсан юм а гэж одоо цогцломоогоо дуусч ярьдаг. Насан өндөр болтлоо энэ урлагийн бүх одоо байгууллагуудад циркэд, дуурьт, драмд, ардын дөвжгийн чуулгад тэгээд соёлын яамд ажиллах хугацаанд сайн дурын уран сайханчдын хөдөлгөөнийг зохион байгуулах, дэмжих, за шинэ уран бүтээлчдийг өсгөх, илрүүлж, бойжуулж тэднийг одоо уран бүтээлийн замналд нь оруулах зэрэг ажлуудыг хийж байсан. Дуучныхаа хувьд, жүжигчнийхээ хувьд Монголын урлагийн нүүр царай болж явсан хүн шүү. Гадаадд одоо төр засгийн тэргүүнүүд айлчлан тоглох Монголын соёлын өдрүүд гадаад орнуудад зохиогдоход хамгийн нүүрэнд нь бол цогцломоогоо явж исэн. Цогцломоо бол 1950-аад оноос Монгол орны салбар бүрт тодрон гарч өөрийн түүхэн үүргэн нэр төртэй гүйцэтгэн улс орныг орчин үед хөл тавиулсан Сэхэтний 2 дугаар давалгааны томрон төлөөлөл билээ. Түүнийхээ намсраж Монголын бичиг соёлын ертөнцийн нөлөө бүхий Сэхэтэн байв. Хайрыг ихээр үдсэн хүн илүү жаргалтай, ямар ч өөр шуналгүй амьдардаг. Хүнийг хайрлаж, хүндлээд сурчих бол амьдрал өөрөө бүгдийг өгдөг. Лувсан жамцын цогцломоо. Чамаас дэд хорон даваад сайхан асууж байна. Гүрсэтийн сүнс чи байх уу юу? Чиний тэнгэр чинь хайчаа. Хүний мөр кинонд бүтээсэн өгөр толгой Гүрсэтийн дүрээрээ ард олны сэтгэлд хоногссон Навааны дугар санжаа жүжигч. Монголын театрын анхны мэрэгжлийн найруулагчдын нэг түүний гард ороос нэр зуутай жүжигчд байтугай бүхэл бүтэн театрч мэндэлсэн түүхтэй. Өгөр гүрс гэдэг энэ оролыг бол гэрванган бичгтээ нэлээд нарийн түүхтэй ийм байдлаар бичсэн шиг байгаа юм. Одоо тагнуулуулаа гараад явсан гэх юм уу. Сургууль шатаагаад тиймээ болоод эцэг эхийн одоо гачиж шахаад ингэхдээ зэрэг одоо гараад явсан. Японд явсан. Тэгээд тагнаас үед болсон ч юм юу гэдгийг тэр нэг феномен өндөр нэг их байхгүй л дээ. Тэгээд хаалгаргаа, дугар санжаагаа энэ одоо хэн найруулагч Мошгагаа эдгээр чинь бол ингээд нэг үеийнхэн Бөмбөр ногоон театрын яг дараачийн үе гэж ярих юм да. Яалчгүй дараачийн үе гэж ярина л да. Үеийн уран бүтээлчд. Дуусан завгч ярьж өгч байсан юм тухай үед нь сайн дэлгэн ойлгоогүй боловч чи жүжиг тоглох гэж яарч байна. Энэ бол жүжигчийн хүнд байж болдог. Жүжиг тоглох гэж жүжигийг тоглож үзүүлж болдог. Тэн дотор чи амьдрах хэрэгтэй. Энэ одоо чамаа би тайзан дээр яах гэж гаргаж байна. Энэ гарч ирж байгаа нөхцөлдөө чи жоохон юу хийх ёстой юм бэ гэдгийг олж мэдэх хэрэгтэй гэж ингэж хэлж өгч байсан. Тэр үгнүүд нь бол тэр жүжигчийн тухай нөхцөлд тэр жүжигийн хэсэгт хэрхэн яаж амьдрахыг зааж сургаж байсан. Найруулагчийн нөгөө багшлах арга зүй гэдэг шиг тиймээр ажиллаж байсан байна гэж би хожим сургуульд явсан хойноо дуурай багшийн надтай ажил хийж байсан юм бодож хахад найруулагч хүний талаас жүжигчний дүрийг ажиллахад жүжигчэнд тийм одоо сэтэл санааг өгч тэрийг өөрөөр нь боловсруус гаргах тийм зам мөр дээр нэг өсөндөө бол сургууль хүмүүжүүлж сарин гэрүүлж байсан юм а гэж ингэж ойлгож. Жүжигч гэхээс илүү найруулагч хийсэн хүн. Тэгээ ховдын театр, дормтын театр энэ театруудыг үүсгэн байгуулахад одоо Нямын цагийн тухайгараас Нямын цагийн тухайн дараа дуурсан жаах явж ил одоо олон жүжиг найруулсан, олон театруудыг хөл дээр нь босгоход дуурсан явах шин одоо хөдөлмөр зүтгэл, ур чадвар ах орсон. Дугаараа авшиг бол найруулагч гэж ярина, жүжигчин гэж ярина, тайсны жүжигчин, дэлгэцийн жүжигчин гэж ярихаас гадна
бас зохиолч гэж ярьдаг. Бас олон жүжиг бичсэн байдаг. Дуурайх биш. Жүжиг бичсэн. Тэр зүтгэх нь шүлэг бичсэн байдаг. Бидний сонордон буй энэхүү дууны үгийг өнөөхөл өвгөр толгой гүрсэд маань бичсэн бөгөөд социалист системийн үед хөдөөгийн залуусын урай дуудлага болсон алдартай бүтээл билээ. Энэ театрууд энэ түүхэнд ховдын театр, дордын театр, манай бөмбөр ногоон хүүхдийн театрын түүхэнд манай Дураа Өгшийн бүтээсэн тэр бүтээл бол мөнхөд үлдсэн. Алтан өргөө киноны Сүмб хүүгийн дүрд хожимо Монголын соёл урлагийн салбарын томоохон бодлогыг тодорхойлогч болох тавилантай Бацүхийн зориг оюутан насандаа тогложээ. Зориг агсан Монголын орчин үеийн театрт яг л энэ дүр шиг оюуны хур оруулсан эрхэм билээ. Монголын театрыг үүсэж бий болсноос өдий хүртэл одоо оюунлаг хүмүүсүүд бол энэ Монголын театрын түүхэнд гүйцэтгэх гэсэн үг бол асар том гэж би ингэж боддог. Намдаггүй, оюунгүй, чадравлал одоо дамбгүй, вангангүй. За тэгээ хоо нацагд орж тэгээд зориг ах. Манай зоригч нь өөрөө бие дагаад Оросд сурцсан. Ер нь төгсж ирсэн оюутнууд дундаа бол тэр оюуны цэник хүч нөөцийн хувьд бол ер нь толгой зөксөн оюутнуудын нэг байсан гэдгийг бол үеийнх нь бол сайн мэдж байгаа байхаа гэж бодож байна. Оюутан байхдаа нөгөө Германд алтан өргөгийн кинонд тоглохгүй явсан. Тэр алтан өргөгийн кинонд тоглож ирээд ихээ тийм өөр орны соёлыг мэдсэн, ойлгоцсон. Тэгээ энэ 18 дугаар сургуулиас ч манай урлагийн их сайхан усуд төгссөн шүү дээ. Одоо нэг анги хоёрдоо манай ардын жүжигчин Хөдөлмөрийн Баатар, Мэнд Баяр, манай Зориг, за Дашн Амжил гэдэг одоо өглөө тэмцэл киноны Сүхбаатар жанжны дүрийг бүтээсэн хүн байна. Тэгэл одоо манай Нямгава урд манай 18 дугаар сургууль юм шүү дээ. Тэгээ энэ 18 дугаар сургууль Бацүх байна. Нацаг дөржван гэргээ байсан тийм ээ судлаач. Ингээд дандаа 18-ийнхэн. Үгийг нухацтай хэлэх гэж хүчлэх, аар сар хачир үйлдэлээр хөөцөлдөх, нурших, тухайн байдал, сэтгэлийн янзыг өнгөц үзүүлэх зэрэг жүжиглэлтийн хуучирсан арга тоглолтод ноёлж байна. Жүжигчдийн тоглолтод оршиж байгаа жүжиглэлтийн хуучин аргыг халах талаар анхаарал тавих цаг нэгэнт болжээ. Зориг орломоо жүжигийн шүүмзээс. Утга зохиол урлаг сонин 1973 он. Тэгэхээр зоригхийн үед бол энэ театрт Монголын сэхэтнүүд, оюунлаг хүмүүсүүд их цуглардаг байсан. Тэр дундаа одоо бидний мэдих Баясгалан багш байна. Зориг ах Баясгалан багш хоёр бол одоо бас үе загвэ амт нөхдүүд. Тэгээд тэр хоёрын тэр оюуны ертөнц бол Монголын театрт Европын 20 дугаар зууны болон дэлхийн сонгодог бүтээлүүдийг улсын дарамт эрдэмтний театр урд өмнө тавигдж байгаагүй тийм шилэг тэр дундаа одоо Сартр гэх юм уу тийм өөр ертөнцийг бидний танил биш тийм одоо урийн санг бүрдүүлэхэд энэ хоёр хүн бол бас гар нийлж ингэж ажиллаж ирснийг одоо Зориг Өгшийн тэр бас нэг онцгой гавьяа гэвэл энэ театрт Москвад Гитест одоо Анатолий Папановын дэрдлэганд энэ жүжигчдийн институт төгсөж одоо манайд пэр бүрэлдэхүүнээр ирж ажилласан. Бацүхийн зориг Монголын театрын сургалт болон түүх, онол, арга зүйн тулгуур бүтээлүүдийг гардан тойрвсон билээ. Түүний эрдмийн зэрэг хамгаалсан Монголын театрын жүжигчний урлагийн асуудал нэг сэдвт бүтээл. Орос зөвлөлтийн театрын үндэсний уламжлал, Монголын театрын урлагийн хөгжилд хэрхэн нөлөөсөн нь зохиолууд болон
бичиж, амьдрал дээр зам туршсан сурах бичгүүд нь эдүүгээ театр судлал, жүжигчний сургалтын гол хэрэглэгт хүн болсоор байна. Тэрнээс гадна соёл урлагийн их сургуулийн үнд сурыг тавилтсан гэж хэлж болно. Одоо энэ талаар цээн бунаад хэлж ирсэн л та. Хань манай зоригч нь одоо соёл урлагийн их сургуулийг гээд анх тусгай сургууль бол тусгай их сургууль болж яхад одоо хамгийн үг нь одоо тэр программ бүх юм ингэж боловсруулсан. Намайг соёл урлагийн их сургуульд очиход зориг юуны сургалтын албаны дарга байсан. Тэгээд багшуулгаад ингээ очиход надад хэлж ирсэн л да. Чи зүгээр ирээд нэг багшуулчин гэж байхгүй шүү л амгүй. Тэгээд Захаагийн одоо орос хэл дээрх номыг гар бичмлэр орчуулсан юм орчуулгын словарта надад ингэж өгч ирсэн. Тэгээ бас би зоргоо яах вэ? Би одоо дипломын жижиг хүүхдүүд дээр юу хийх вэ гэд асуухаар надад буудлын авахаа хийлдэгээд яг гар бичмлээ орчуулгаагүй. Би тэрийг ингэж юу яаж авчгаад буцаагаад гар бичмлийн яг өөрт нь энэ театрын дарга батна гардуулж өгчээсэн. Театрын урлагийн шат бүрийг өөрийн биеэр туулж бүтээн босгосон тэрээр Монголын театрт жинхэнэ утгаараа модернизмыг авчирсан билээ. Жамбо Сартр, Гарсио Лорка, Ожен Онил зэрэг модернизм болон оршихуун гүн ухааны инжаануудыг Монгол театрт авчирж Урянха, Жаргал сайхан, Лавгсүрэн, Балдаш нарын зохиолчдыг их театрт өөрийн оюун санаагаан амьдруулах итгэлийг хаалгыг зоригтойгоор нээж өгсөн билээ. Тэрнээс надад бол хэлж ирсэн. Энэ драмын театрын тайз бол дуршилтын тайз биш шүү. Энэ бол өөрийн бас одоо онцлогтой, өөрийн уламжлалтай, жүжигчин төвтэй одоо ийм театр шүү гэдгийг бол надад бол бас захиж хэлж сануулдаг байсан юм шүү. Урлагийн онол ялангуяа театрын жүжигчний хөдөлмөрийн талаар хамгийн зэгцтэй бүтээл хийсэн хүн чинь манай зориг байдсан. Сайн жүжигчний хажуугаар ерөөсө том эрдэмтэн хүн. Найруулагч жигждийн туйлсын бүтээл өглөө кинонд цугасхан гарах энэхүү дүрд Дашин Цэнэмбүү хэмээх монгол жүжигчний залуу нас амьд жүжиглэлд мөнхрөн үлдсэн билээ. Цэнэмбүү бол алтан үеийнхний араас залгасан авьяаснуудын нэг. Их тайзнаа хагас 100 жил гол болоод туслах дүрүүдийг бүтээж улсын хүүхэлдэйн театр болон соёлын төв өргөөг удирдах найруулагчаар ажиллаж явсан соёлын салбарын цөөхөн эмэгтэй лидерүүдийн нэг байв. 63 онд манай дээд боловсролтой жүжигчид төгсөж ирэхээс өмнө бол театрын гол одоо уран бүтээлийн нурууг үүрч явсан эмэгтэй жүжигч нь бол Цэнэмбүү яахын аргагүй мөн. Дандаа одоо өөрийнхөө авьяасаар энэ театрт сонгодгоо тоглож ирсэн. Тэгэл хар санаа, хайр сэтгэлийн Луиза, Отелийн Дездемон, Лирван бүгд одоо ерөөсө Цэнэмбүүгийн нуруунд дээр л явж исэн шүү нэг хэлбэл. 1930-аас 1940-од оны театр киноны том модуудын араас өөрийн төрмөл авьяас, хувь хүний дотоод хүчээрээ олон сонгодог дүрүүдийг тайзнан амьлуулсан жүжигчин Цэнэмбүү монгол жүжигчин гэдэг онцлогийг жинхэнэ утгаар нь илэрхийлэгч байсныг тэр цагийнч, хожим үеийнч судлаач, уран бүтээлчид хүлээн зөвшөөрдөг юм. Би тэр Цэнэмбүүгийн тоглож байсан Луизаг хараад түрүү ярьсан шүү дээ. Би тэр хормогийн зарцтан ч гэсэн гарч үзсэн гэж бодож байсан бол Луизагийн дүрд өөрийн төрөхгүйд явцсан байхад тоглосон. Тэгээ тэр олон язгансан, арцалцсан дүрүүд дотор Цэнэмбүүгоо гараад ирэхэд нам болдог тэр сценүүд. Нөгөө нэг том хаад лордууд магадгүй хувь жүжигчдийн хувьд, уран бүтээлчдийн хувьд ч юм уу
хүндэтгэлтэн дээр илэрдэг байсан ч гэсэн нөгөө жүжигтэй уур амьсгалтай орж байгаа тэр багийн тоглолт ч гэсэн Маргаритаг ороод ирэхэд үнэхээр амьтай эсцэг. Тэр пауз тоглож байгаа мөртлөө л амьтай. Тэгээ тэр цэний могоо алхааны тэр хүнд даац. Тэгээ үгээ зөөж хэлж байгаа. Тэгээ тэр ихэмсэг зан. Тэгээ тэр бусад дөрөвтэйгээ харьцаж байгаа хандлага харцсан марцсан бол үнэхээр л одоо мэрэгжлийн уран чадварын хичээл дээр нэг өгөө аваа гэж юм ярьдаг. Тэрийг бол энэ алтан үеийн мастерууд маань гүйцэтгэл сайтай хийдэг байж. Дэлхийн сонгодог жүжигийн ертөнцид Монгол жүжигчийн хэрхэн амьдарч болох юм бэ гэдгийг өөрийнхөө бүтээлч хөдөлмөрөөр баталсан тийм сайхан жүжигчин байжээ гэж одоо бодож байна. Бадсүхийн зориг, Дашийн цээнийн бүү хэмээх хос 20 дугаар зууны 2 дугаар хагасын Монголын театрын одод байв. Тэд залуунаас ов үзэсгэлэнгээрээ авьяас, алсын хараа, мэдлэгийн цараараа театрын 3 үеийг нурамдан өөрч, 2 нийгмийг холбож, 2 зууныг дамлсан театрын оюун санааны нүдлийг чиглүүлж амьдарчээ. Энэ театрын тайз бол туршилтын тайз биш. Энэ бол өөрийн онцлогтой, уламжлалтай, жүжигчин төвтэй театр юм. Бадсүхийн зориг. Ажилчны районы 18 дахь сургуулийн сурагч Даваг Доржийн Мэндбаяр. Театрын тухай мэдэх байтугай театр хаана байдгийг ч мэдэхгүй явахдаа 10 хүрэхгүй жилийн дараа алтан тайзнаа хамаг л хэцүү гол ройлуудад тоглож жинхэнэ од болохоо төсөөлөөгүй бизээ. Чи тэгвэл вокзалынхаа автобусанд цуугаад дээшээ наадах чи яваад Янин клуб гэдэг нэг том шар байсан бэ. Тэрэн дээр л улсууд мөнтөгт нь хамт хойдолт нь харагдж байгаа ягаан гоё байсан гэдэг. Тэгээд өөрийн театрын үдэн дээр ингээд очиж үзсэн чинь Мэндбаяр нэг тийм өргөсөн ботхны нүд шиг нүдтэй тийм охин бид хоёр анх ингэж видеог харж байсан мөхөө эстийн шалгалтын одоо тэнцэх гэж шалгалт өгч явж байгаа юм л дээ. Өргөсөн ботгоны нүдтэй тэр жаахан охин мэрэгжлийн жүжигчин болоод бүтээсэн анхны гол дөрүүдийн нэг нь Германы романтизмын сонгодог төлөөлөгч Шиллерийн хар санаа хайр сэтгэл жүжигийн Луиза байлаа. Би одоо хүүхэд байхдаа хар санаа хайр сэтгэл жүжигийг үзээд гайхаж үзэж байсан манай Жамсранч Мэндбаярын тийм тоглолтыг бичээгүй тэр цагтыг би бичээгүй танаа аав чинь хүчээд бичүүлсэн гэж хэлээд ингээд одоо ухаж байгаа юм та. Намайг очиж ингэж хоёр гард тэрж аваад ингээд үгээ хэлэхэд нь ган төмрийн Жамсранжийн нулимс миний нүүрэн дээр бороо шиг тусч ирсэн шүү дээ. Театрын урлагт гэж ярих юм бол 63 он төгсөж ирсэн цагаас хойш театрт одоо эмэгтэй гол дүрүүдийн гэж хэлэх юм бол ачааны хүндийг үүрхээрэл нэг олж хурж ирсэн. Тэгвэл 40 жил ханилахтаа би ханяага би тийм юм ингээ хийчихлээ. Би энийг ингээ хийчихлээ гэж нэг их өндөр дугаар ярьж исэн би мэдэхгүй. Өөрийнхөө хийсэн юмыг гүйцэд хийх сэтгэлийн тэнхээдийн хажуугаар өөрийнхөө хийсэн юмыг үнэн харах дотоод мэдрэмжтэй хүн л гэж би уран бүтээлчийн хувьд бол дотроо хөндлөж явдаг. Мэндбаяр бол Монголын театрын анхны мэрэгжлийн жүжигчдийн нэг. Тийм ч учраас тэрээр дэлгэц рүү урвалгүй тайзан дээр л амьдарч 30 гаруй жүжигийн гол болоод туслах дүрүүдийг бүтээснээс бие хийгээд сэтгэлд нь хамгийн ихээр хоногшиж зовоож төрсөн дүрэн инхүү дурсан ярьж байна. Цус хорим гэд Гариса Лоркин. Юу болоод яагаад ингэж амьдрал яагаад надаар ингэж хатуу тоглож байна гэж бодоод тэгэл босоод мориндоо гэл босоод гарахад өөрөө ирэхгүй ингээл бүхвий чичрээ салгалаа хоолоо ачин одоо ч бодох нь нүдэнд харагдах шиг болж байна. Мэндбаяр өдгөөч тайз дэлгэцэнд уран бүтээлийн тойрсаар байна. Тэнгэрийн хүү жүжигт залуустай мөр зэрэгцэн тоглож түүний аминчхан шивнэ
театрын хамгийн арын судал суугаа үзэгчдэж ихэн сургаал мэт нисэн очсон хэвээр байна. Тэр ээж кинонд одоо сүүлийн хэдхэн жилийн өмнө ээж кинонд тэр дөрвийг олон улсын хэмжээнд шагнал авсан. Тэгэд энэ дөрвийг тэр киноны тэр ээжийн дотоод тэр тээш шанал зовж яваа тэр дөрвийн шугамыг маш зөв авч тэр тээшиг киноны эхнээс дуустал нь ингэж авч явж байгаа нь харагдчихсэн л да. Жүжигчин Мэнд баяр хамтарч ажиллаж байсан найруулагчдынхаа тухай дурсаж байна. Оюун багштай одоо ажиллаагүй жүжигчнээс гадна найруулагч гэж байхгүй. Бүгд оюун багшийн шавнаар. Галсан жугаа ухааны мөнгөтөж найруулагч бурхан. Театр судлаачаас асуух асуулт. Театрын шүүмж судлалын цөөн зүтгэлтний нэг Бэмчиг Доржийн Мегмар Сүрэн гавилаа. Түүнтэй ярилцсан дэлгэрэнгүй ярианаас нэвтрүүлгийн цагийг бодолцсон цөөн асуултын хариултыг онцлон хүргэж байна. Театрын шүүмж судлалын анхны бүтээлт нь юу вэ? Тэгээ яг урлаг судлалын анхны уран бүтээл бол 1976 онд Монголын киноны тухай тэмдэглэл гэсэн тийм ээ. Ийм өгүүлгээр үнэн сонь утга зохиол урлаг сонь 1976 оны 11-р сард нийтлэгдсэн. Театрын шүүмжийг уран бүтээлчид хэрхэн хүлээж авдаг байв? Залууханчид зоригтой одоо өөрөөсөө одоо санаа зовх шиг болдог. Одоо эргээд бодоход би одоо ардын жигсэн гомс сургууийг их шүүмжилдэг хэлээ. Тэгээ хин ардын жигсэн ган төмөр эдэр гэл бүгдийн л одоо шүүмжилдэг. Одоо ямар нэгэн ямар. Тэгэхэд хамгийн гайхалтай тэд нэр маш саган хүлээж авдаг гэсэн. Хижээч хар буруу санана гэж яахгүй. Мегмарсын хөөхөө чи юм сануулж өгсөн шүү. Тэрийг одоо тех байсан байна л эдэргээд тэгж л хүлээж авдаг гэсэн. Ардын жүжигчин Гомс Сүрэн Эрдэмтэн профессор Ишдоржийн дүрийг үнэмшил муутай гаргалаа гэж үзэх үндэстэй юм. Эрдэмтэн хүн гэхэд түүний яриа нур шүү, уйдгартай, лекц нь хүмүүсийн сэтгэлд даацтай хүрч чадахгүй байна. Энэ нь чухамдаа оюуны тэнхээ сэтгэлийн баялаг ертөнцийг хомсдуулсантай холбоотой байлаа. Үүний улмаас Эрдэмтэн профессорын тоглолтод хиймэл зүйл цөөнгүй илэрч байна. Найруулагч гэсэн хүнийг анхаарч үзээсэй. Мегмар Сүрэн Эрдэмтний яриа эргэцүүлж бодоход шүүмжээс. Энэ хүнтэй хараанд өртнө гэдэг бол тухайн үеийн уран бүтээлч бид нар бол бас өөрийнхөө хэр хэмжээг ойлгон ухаарах, танин мэдрэх, цаашийнхаа ажилд хэрхэн яаж хандах вэ гэдэгт бол тодорхой хэмжээний чиг үүрэг болгож явсан ийм хууль гэж би ингэж дотроо үнэлж дүгнж явдаг да. Шүүмжлэгчийн хуваар эргэн дурсаж хойчуу үзээсэй гэж хүсэж буй жүжиг байдгүй. Ер нь бид нар одоо Европ маягийн жүжиглэл, Европ маягийн юутэй байгаа шүү дээ. Ер нь жүжигчдийн тавилт, жүжигчдийн дүрээ бүтээх жагаа байдал. Гэтэл Монгол нэг жүжиглэл гэж байдгийн шүү, уламжлал байдгийн шүү гэдэг бол манай дөрдсөн бүр найдан дор тэр санчиг таны жүжигүүд харуулдаг байхгүй юу? Театр судлаач болгоод хамгийн чухал хүчин зүйл нь юу вэ? Тэгэхээр энэ хэцүү мэрэгчл. Маш өргөн мэдлэг чадвар өөрийгөө дааж хамгийн гол нь авьяас бас жүжигчүүнд авьяас хэрэгтэй, найруулагч авьяас хэрэгтэй гэдэг шиг судлаач шүүмжлэхэд авьяасгүй бүлээрээс гिचнээ өргөн мэдлэгтэй байгаад ч одоо энэ мэрэгчлэр цааш ажиллахад их хэцүү мэрэг. Ингэж л бодож явдیں۔ Авьяасыг олж харах гэдэг өөрөө авьяас юм. Авьяасныг нээн чиглүүлэх гэдэг театрын шүүмжлэгчийн хамгийн чухал үүрэг. Театрын гал тогоо тайзнаа үзэгдэх хийгээд үзэгчдийн нүднээс далд хүчин зүйлүүдийн мэрэгжлийн үүднээс уулзуулан дүгнэх нь судлаачийн ажил. Жухам ийм л олон талт шүүмжээрээ театрын оюун санааны нүүдлийн нэгэн үеийг бичиглэн үлдээсэн бичгийн хүмүүн бидний дунд нам жимхэн амьдарч уран бүтээлийн туйрвсаар байна.
1963-аас 1976 онд 13 жилийн турш театрын утга зохиолын эрхлэгчээр ажилласан Долгорын Дэндэ багсны мэндэлсний 110 жилийн энэ онд тохиож байна. Тэрээр их театрт ажиллахдаа театрын алтан үеийн олон ододтой нөхөрлөж явсны түүхийг охин итгэл нь энэ цагийн алсаас эргэн дурсаж байна. Театрын цуслан гээл одоо нэг 100 ч одоо бид нар цусланд гарч штэ. Тэглээ зэрэг чи ингээл цуслан дээр чи одоо манай жүжигч чинь манай аавны одоо тэр үеийн улсууд бол одоо Лувсангой байна, Ловгой байна, Жигэмтэрж байна. Тэр чинь л одоо нөгөө шагаа харуун орондоо даалуу тоглоно. За тэр үе чинь тэр эдээ чи хараад юу яадаг хараад бас даалууч сурж яла. Тийм цэвэн жуугай бас их ойрхон бид нартай. Цэвэн жуугайг би дагаад одоо тэр дуурийн театр интерлүү яваад хоёлаа юу тоглодог. Даалуу тоглодог. Манай цэвэн жуугай чинь айгүй гоё тийм булхайч гэх юм уу тийм хүн байсан. Тэгээд одоо надыг чи одоо ингээ хоошоо явахад гаргаж өгдөг тэр үе чинь ингээ сүрдэг. Ийм сайхан юу бол одоо миний сэтгэлээс ерөөсөө хизээч гардггүй. Тэгэл одоо тэр зум болооцоо хурдхан шиг тэр цуслан дээрээ гарч исэн хүүхдүүдтэйг одоо энэ сайхан жүжигчдийнхаа одоо ихэн нямын цэгмдгатай бүр маш их дотно. Одоо ерөөсө дотно хүн бүгд л ерөөсө дотно байсан. Оёдлын мастер итгэлийг 1970-аас 1990-ад онд Улсын драмын Эрдмийн театрт ажиллаж байсан хүн бүхэн андахгүй билээ. Итгэл ихч хэмээн хүндлэгдсэн буурай маань үндэсний болон дэлхийн сонгодог 60 гаруй жүжигийн хувцсны зураачаар ажиллажээ. Тэгээд 74 онд надыг драмын театрт Оёдлын мастераар тушаал гарч би ирж ажиллаж байлаа. Ингээд би 90 он хүртэл 30-аад 20 хэдэн жил би драмын театрт ажилласан. Алдар нэр авьяас онгодын гэрлэр цалигсан тайзны ард асар олон хүний хөдөлмөр зүтгэл намуухан урсаж байдгийг бид мартахгүй. 100 жил гэдэг нэгэн хүний амьдралын хувьд урт хугацаа. Харин нэг гэр бүлийн хувьд тийм ч урт хугацаа биш ажээ. Монголын театрын нэр зүтгэлтэн, орчин үеийн театр судлалын үндэслэгч Даш Дундгийн гэр бүл үүнийг гэрчлэн. Даш Дундангой хаан Эчин хорлоогийн бат жаргал бол алтан үеийн жүжигчдийн нэг билээ. Хамгийн эхэлж тоглосон дүр бол одоо том дүр бол Алимагийн дүр байхгүй 70 худалч жүжигийн ойдвын зохиол 70 худалч жүжигийн Алимагийн дүр тоглосон. Бат жаргал нь Монгол Улсын их сургуулийг утга зохиолын чиглэлээр төгссөн манай анхны хос мэргэжилтэй жүжигчдийн нэг. Театрт 1950-ад он болон 1970-ад онд 2 удаа ажиллахдаа ойдвын 70 худалч жүжигийн Алимагийн дүр, цолмон жүжигийн цолмонгийн дүр зэрэг 14 жүжигийн гол болон туслах дүрийг бүтээжээ. Төвний охин театр судлаач Бат сайхан ээжийнхэн жүжиглэх эрдмийн тухай ийхүү дурсан ярьж байна. Цэнцэрэнгой бол одоо найз байсан. Тэгэд юу гэж бичсэн бэ гэхлээр Баажи гэдэг байсан ээжийг те. Баажи зовж зүдэрсэн ядуу бүсгүй уйтгар гуйныг нас залуу цэвэрхэн хүүхэн төлөв дүлгөн ааш аяхтай шунхай пагмын эрхэнд автагдан шанаж байгаа байдал нь хөөрхөлөлтөй харагдавч арга нь тасарсан аргагүй болсон эмэгтэй биш. Өөрийн үзэл бодлыг хамгаалан тэмцэхэд ч юу ч хийхээс буцахгүй эрэлхэг шинжийг харуулж чадсан сайхан дүр бүтээж чадсан гэж ингэж одоо нөгөө Алимагийн дүрийг одоо үнэлсэн байгаа байхгүй тий. Ер нь ээжигээ ингээд харахаар тийм сэтгэл хөдлөөд уйлчих гээд байдаг байсан. Мэдээч хэрэг одоо ингээд судлаачийн хувьд аваад үзэх юм бол ээж маань ер нь тийм уянгын талын тийм дотоод сэтгэлийн тийм уянгын жүжигчин байсан гэж би одоо дүгнэдэг. Бат жаргалын хаан Даш Дундаг бол Монголын орчин үеийн театр судлал, уран сайхны шүүмж бичлэгийг үндэслэгч билээ. Түүний 60 жилийн шаштрын номноос алтан үеийн жүжигчид
Монголын театр мэрэгжлийн төвчөнд хүрсэн түүхэн замналыг уншиж болно. Өмнөх үеийнхнээс маань гэвэл одоо Даштан дугуй байна. Тэр хүн тухайн цаг үе ихээ юмыг бол бичид тэмдэглэж үлдээх уран бүтээлчдийн хийсэн ажлыг талд бол онцгой үүрэг гүйцэтгэсэн хүмүүс. Өөрөөр хэлбэл Даштан дугуйн бичиж үлдээсэн бүхэн дараагийн судлаач шүүмжлэгч нарын ойлгож ухаарахад нь эрж хайхад нь чиг үүргийг гүйцэтгэсэн ийм зүйлийг өмнөх үеийнхэн маань бол бүртээсэн байна. Монголын хөгжмийн урлагийн ориглуудын нэг Давгийн Лувсан шарвын гэргий Загдын долгор сүрэнтэйгээ татуулсан энэхүү зургийг харахад залуу насан цэцгийн адил хэмээх их нацагд орчин шүлэг эрэхгүй санаанд буу. Одоо тэр би чам тайртай гэдэг дуу биш үү одоо загсрангой дуулсан тий. Тэр ч одоо оюутан багтаа дуулсан. Тэгэл энд бас одоо нөгөө хань ижлээ сонголцоол энд байгаа. Тэр ч оюутан хүн чинь гэр орноо санаа штэ. Тэгж байгаа л яваа холонгоч бас тэнд одоо бас юу яаж исэн бас сурч исэн. Тэгээд тэр хоёр сууж байгаа. Тэгээд одоо өөртөөхөө гэр бүлийн хүнд хандаа зориулсан дуу. Тэгээд зөндөө зураг аавч бас их нарийн зурдаг байсан шүү дээ. Их гоё зургнууд зурдаг. Тэгээд яг ээжийг зурсан айгаа 2 3 4 юм сайхан хөрөг байдгийг. Яг тэр үедээ. Тэгээд яг ингээд одоо хуучин монгол үчгээр айгаа мундаг биш шүү дээ эднэр чи тэ хуучнаар юугаараа ч хүчин хэрэглээрээ ч хүчин хуучнаараа ч хүчин голдоо хуучнаараа. Тэгээд тэн дээрээ яг ингээд өөрөө гараараа ингэж ээжийг зураад тэгээд тэрэн дээр ингээ гараа үсгээ яагаад ингээ чамаагаа ингээ алс холоос ингэж ингээ санагалцж байгаа юм уу та зургнууд авс. Зөндөө олон нэлээ хэдэн зураг зурсан. Тэм зургнууд нь байдаг шүү дээ. Өндөр хоршооны худалдагч бүсгүй долгор сүрэн сургуулаа төгсөж 1944 оноос улсын төв театрт жүжиглэх болсноос хойш их тайзнаа 40 гаруй дүр бүтээжээ. Одоо тэр үедээ манай ээж бол хүрээний сайхан хүүхэн байсан. Үнэхээр одоо тэр үед ийм дугуй цагаан өдөн малгай тогтуулж тавьсан тийм хүрээний сайхан хүүхнүүд гэдэг байсан шүү дээ. Яг тэрний нэг манай ээж байсан. Тэгээд юуны урлагийн сургуульд суралцаад тэгээд 44 оноос эхлээд л улсын төв театрт жүжигчнэр ажиллаж байсан. За тэр ажиллаж явах үедээ бол их олон жүжигт одоо тэр үед тоглогдож исэн бүх жүжигүүд л оролцож исэн байгаа. 42 оноос эхлээд одоо тэр Хотайл гээл Мантхай цэцэн хатан гээл тэгээд л одоо 70 худалч гээл долгор сүрэн Лувсан шарв нарын охин эцэг эхийнхээ мэрэгжлийг өвлөж урлагийн хүн болжээ. Одоо ингээд бодоод хаад айгүй их тийм хүн дунд ингээд одоо дэлгүүр дунданд ингээд одоо дэлгүүр хоршоогоор тэр дамдас руугаа одоо ингээд захтайгүр ингээд явж ингээд танилцдаг байсан гэж. Тэр шиг айгүй тийм ахуй амьдрал дунд орж юу яадаг байсан. Одоо хүүхдүүдтэйгээ хүртэл ингээд айгүй тийм ингээд сониучаар ингээд сонжоож байгаа юм шиг юм асуучаал тэгвэл чи яах вэ? Тэрийг хэрвээ чи ямааг ингээд унгаарчвал чи яах вэ? Уйлах уу, яах вэ өнтер гэдэг ч юм уу. Нэг тийм юугаар тэгээ өөртөө тэрийгэ тусгаж авч идэг. Тэгээд тэр дүрээ одоо яг нөгөө ширээний ном гэдэг шиг тэр дүрээ бол ерөөсөө тэр дүрдээ айгүй сайн судалгаа хийдэг. Бүр их нарийн судалгаа хийдэг байсан. Ерөөсөө юм болгон дээр галтгоонд ороод одоо цай хийгээд ингээд аялаа дууж явахтай хүртэл энэ аягийг би энэ хүн надад өгвөл би яаж барих вэ? Энэ хүнд би энэ аягтай цайг яаж барих ёстой вэ гэдэг юм уу? Яг тийм нарийн одоо тийм ахуй юунаас эхлүүлээд тэр дөрөв аягүй нарийн судалдаг байсан. Загдын долгор сүрэнгүй ард түмний сэтгэлд Нандин Эрдэнэ киноны ээжийн дүрээрээ мөнхрөн үлдсэн. Монгол их хүний сэтгэл нэвт үнэрсэн энэ дүрээс түүний төлөвшил, хүний сайхан ханийн сэтгэл нэвт уншигддаг. Жижиг дүр гэж үгүй. Жижигхэн жүжигчин л гэж би. Энэ үг юутай үнэн. Хүний дээд гэж би түүндээ хэлдэг байсан юм. Хүнд ямар сайн сайхан чанар байх ёстой бүгд л бүрдсэн хүн. Сайн уран бүтээл хийн гэдэг ханаас их шалтгаалдаг юм шүү. Давгийн Лувсан шарв. Дурсгалын цомог маань
төгсгөлийн хуудсандаа ирж байна. 1970-аад онд Алтан тайзнаа гэрэлтэж явсан жүжигчин Дэгдэнгийн Баатархүү хэмээх сайхан хүнээ. Анд нөхөр Амраг ханиан дурсах цаг ирж байна. Баатархүү маань бол миний одоо алтан партнер хамтран тоглогч гэж хэлж болно доо. Анхны одоо кинонд маань Эхлэл гэж кино байсан. Тэр Эхлэл кинон дээр ингээд ус мөстцэн ийм үед гол руу чи яах вэ? Уг нь энлүү ингээл нэг унуул их гоё байна та гэхэд тгийгээл ингээл тэр гол руу чинь унаал тэгэл халуун цай уугаад үстэдэл нөмрөөд сууж исэн тэр дүр зураг одооч миний сэтгэлд байдгийг. Анд нөхдийнх нь олон дурсамжаас Островскийн алдарт энжгүй хүүхэн жүжигийн Юлийг Харангишевийн дүрийг хэрхэн бүтээснийг нь нэвтрүүлгийн охирхон хугацаанд таацуулан бид онцолж байна. Тэгээд энэ Карандишевд өгөхөд бол Баатархүү манад хэлжсэн. Одоо яана? Над ингээ гол дүр өгчлөө. Тэгээд одоо энэ мундаг жүжигчинтэй би одоо сувдаатай тоглох нэ. Жаа юм одоо яах вэ? Гүй зүгээр чи одоо сайхан судал нэгдүгээрт. Хоёрдугаар чамд материал байна. Чамд нуруу туруу бүх юм байна. За тийм учраас чи тоглол зоригтой битгий нэг өөрийгөө ингэж айгатай гэж би тэгжээсэ. Тэгэл манай чинь за зориг орж яана би яана гэд. Тэгээд сургууль хийгээд исэн чинь боломоор байна шүү гэж байна. Зарим юмд болж яана гэд найруулах тэгж байна гэд. Тэгээд манай чинь энжгүй хөхнийг маш сайн гаргасан байхгүй юу? Ер нь Баатархүү сувда хоёр бол энэ энжгүй хөхөн жүжигээр гарч ирсэн юм шүү. Тэгээ өнөө Ларисагаа буудаж унгаачаад намайг ингээд хэвтэж яхад би юу хийчвэ гэж ёстой хүүхэд шиг ингээд ихэр татал намайг ингээд дэш нь босгох гэл ингээд уйлж исэн. Одоо ч миний сэтгэлд тодхон санагддаг юм. Баатархүү тайзан дээр ингээд гараад ирэхэд нэгсээ тайз дүүрэн ихчээр харагддаг байсан нь бол миний сэтгэлд байна. Энэ ямар жүжигээр илэрдэг юм бэ гэхээр зэрэг Шекспирийн Отелло жүжигийн Кассио гэдэг дүрээр гарч ирнэ юм. 1970-аас 1980-ад онд Баатархүү жүжигчин Улсын драмын Эрдмийн театрт 18 жил ажиллахдаа 22 жүжигийн гол болон туслах дүрийг бүтээжээ. Дараа нь би Баатархүүтэй армийн театр байгуулахад манай театраас хэсэг жүжигчид очиж ажилласан. Зөвлөлт бодсон 5 том одоо Ленин шагнал хөвтсөн тийм төрийн шагнал хөвтсөн их том одоо эх орны дайны тухай жүжигийг одоо Баатар одоо армийн театр тавьсан. Тэрний дүгийн гэдэг дүрд нь Баатархүү тоглосон. Тэгээд гисэн. Баатархүүгоо байхгүй байсан бол би энэ жүжигийг тавьж чадахгүй байх вэжээ. Ямар сайхан жүжигчин бэ энэ Баатархүүгоо. Би одоо энэ жүжигээ үзэх тоолондоо би Баатархуугаад маш их баярлах юм а гэж. Манай хүмүүс уурлна гэж юусэн байхгүй. Дандаа инээж өгнө. Хөвшин залуу улсыг дандаа инээл гэж явна. Өөрөө их тийм аливаа хошин шав. Одоо 65 бол ерөөсөө манай хань хоёр үл ерөөсөө авгаа нөхөр хоёр шиг л. Тэгээд манай чи ингэж гарна жахын гайгүй хэлгүй гэдэг. Тэгээд гайгүй хэлгүй гэж үгээрээ их юутай хүн шүү дээ алдартай. Баатархүүтэй зориулж би хаяа намайг энэ тунгалаг уянтын дуулж өгдгийг тэгэхээр нутгаа санаагаад уйлгай сохор хөрхийн тэгдэг байсан юм аа. Эдгээр нас нь их театрын тайзнаа гэрэлтэж насан турх руу дүрмэн шин үсгийн багш киноно мөнхөрсөн ийм нэгэн эр хүн. Ийм нэгэн жүжигчнээ бид эргэн дурслаа. Зохиолчин Авьяас Эмзэглэл 2, найруулагчин Ур ухаан 2 жүжигчний зүрхэнд уулзаж нүдэнд гэрэлтэхэд театр амьддаг. Театрыг амьд байлгадаг энэ гурван хүчин зүйл нэгэн зууныг өртөөлсөн. Монголын театрын оюун санааны нүүдлийг талсалсангүй өдий хүрчээ. Хувьсгал, байн, хэлмэг дүүлэл, хөгжил, дэвшил, эрэл хайгуул бүхнийг туулсан оюун санааны нүүдлийг алтан тайзанда эзэн шиг эзэн явсан Ахмад үе маань бидэнд авчиржээ. Энэ нүүдлийг цааш хэрхэн залах нь энэ цагийн уран бүтээлчдийн өмнө буй үнэт сайхан боломж үүрэх ёстой ачаа билээ.